아마라는 꿈의 무대. 잘생겼다. 와, 어머. гэл자 бүр яг ингээд За Руби мама явчаад ирсэн. Бидрийг яг виза гэсэн бичгтэй хүмүүс тосоод автобусанд суулгаад бүх дүрм журмаа танилцуулаад I would like to have one chocolate croissant. Make it 2. Do you have 2? 2 chocolate croissant. No. Jasmine would 3. like Yeah. To go separately. and Americano. Card. өдрөнгийн нэгдсэн журмаар буудлын руу маань оруулаад яг ингээд цэцэрлэгийн хүүхдүүдийг маллаж явж байгаа багш шиг хаасайгүй визагийн хүмүүс бид нарыг амар сайн одоо зохион байгуулж явсан. Тэгээд тэдэн цагт гараад ирсэн байгаарай. Автобус тэдэн цагт Кайтак гэдэг одоо тэр стадион руу хөдлөнө. Тараад 10:30-40 гэхэд бүгдээрээ J gate-н дээр уулзсан шүү. Гэх мэтчлэн айгүй сайн зохион байгуулалтайсан. За дөнгөж өрөөндөө ороод ирлээ. Тэгээс өрөөнийхөө цогоор харагдаж байгаа вьюийг үзүүлье. 1 2 3 ия. Воо. Энэ замаар хүмүүс амар гүйд юм байна. Өнөөдөр бол 11 сарын 28 цаг 14:30 болж байна. Мамагийн эхний өдөр. Тэгээ бид нарт тийм itinerary schedule өгсөн. Тэгээ 11 сарын 28-ны хуваар болохоор 3:40-д бид нар хотелийнхоо гадаад суулгана. Тэгээ газ нүрээ будчаад чадвал гарч юм мэдчихэд орж ирнэ. Догтлчи. Ее. Нүрээ будаж байхдаа жоохон сонир сайхан ирчээ. Ердөөсөө бичлэг хийж амжихгүй байна. Нийт одоо 10 хүн явж байгаа шүү дээ. 9 харилцагч. Тэгээд би. Тэгээ бүгдээрээ 2-2-ороо өрөөнд орсон. Тэгээд ялагч болсон хүмүүс маань ч гэсэн айгүй азар 4 залуу 6 эмэгтэй байсан. Тэг яг ирэмэрийн өрөөнд орсон. Тэгээд манай охин болохоор өглөө цайндаа орчоод энэгээр жоохон юм үзгээд явцсан, аялгаад явцсан. Тэгээд би болохоор буцаж өрөөнд орж ирээд унтчихагаад тэгээд сэрж гин. Тэгээд одоо гяс нүрэ будаад бэлэн болохгүй л. Өнөөдрийн лайн ап чинь Baby Monster Meow G-Idol интерсэн баха. All Day Project чинь маргааш үлөө. Өнөөдрөөс юм лөө. Тэгээд нэрээ би энд мамад ирлээ. Mama let's go гэд сторийсэн чинь надад амар олон хүмүүс реплай дэж орж ирсэн. Мама чинь баг болох юм уу? Наа чинь гал гараад дэвш мама туцлагдана гэдэргээд. Тэг гайхад ердөөсөө юм гал гарсан шинж минж байхгүй заа юунд. Нэг юм тэнгэр мэнгэр ингээд саарлаад хоолоо молоо хорсон шүү дээ. Ялтчгүй л утааны үнээр ингээд орж ирээ. Тийм хаан ч ердөөсөө байгаагүй. Тэг Instagram дээр ч гэсэн гал малын тухай ямар ч мэдээлэл байгаагүй. Тэгээд нөгөө визагийнхнаас бас тикет мэгтэй авч яхад ч гэсэн ердөөсөө гал малын тухай юу ч хэлээгүй. Тэг гайхад тэгээ би чи нөгөө фэйсбүүкээ устгацсан байхгүй юу? Тэгээ фэйсбүүк руу орсон чинь баахан галын тухай мэдээсэн. Бүр нэг юм хотхны байшингууд тэр чигээрээ шатсан байл шүү дээ. Тэгээ нас орсон хүнийхэн тоо 55 гэлөө. Тэр байршлын ядаж яагаад нөгөө Кайтак гэлөө. Тэр одоо мама аварт болох гэж байгаа стадионы хажууд гээд. Тэгээ цуцлан гэдэг юм байхгүй. Тэгсэн чи өнөөдөр би нэг юм мэдээ олж харсан. Улаан ёсны ёслол бол болохгүй гээд тоглолтын бол цуцлахгүй гээд. Тэгээ бид нарт болохоор тикет гэж тарааж өгсөн байхгүй буудлаа орж ирээд. Тэгээ тикет дээр нь 2 өдрийн мама үзэх тикет болон 1 өдөр улаан ёсны ёслолд оролцох гэдэг ийм тикет байсан. Тэгээ жоохон байж байгаад газ нүрэ ботчаад тэгээд рум төр явж харуулъя. Бэйник. За хоцорлоо. За харилцан бичлэг орсон.
За ирсэн стадионынхаа гадаа тэгээд манай нэг хүн автобуснаа суугаагүй ардаас ирнэ гээд тэр хүний тикет нь надад явж байгаа. Манай өрөөний хүн чатаа сэндэхгүй. Орчууд аяг бол буцаж гарч иж магадгүй. Гарч иж чадахгүй гэж магадгүй гэж бодож байна. За мяавынхныгаа хурдан харъя. Өнөөдрийн лук нэрээ. Bad Blood, Converse, Balenciaga, DJI. Ой хач ч юм манайхан гэхгүй. Ой та эдээс бичлэгт орж болох нь хийнүсэ. Хийгээгүй нааш харцсан минь камер. Эднэр манайхан бичлэгт орохгүй гинэ. Чолк яагаад. За би чамаагүй ингэж яриа авна. Биш би өөрлөг оролцсон. Чи яагаад камерт орохгүй гэдэг аа? Манай найзууд намайг харчин. Тэгээ шоолно. Яагаад шоолгоё? Ер нь шоолно. Энэ дууг нэг айр хөвгөлтэй хөвгтэй нөө доож орохгүй гэдэг нь яг ингэж харуулахаас би л энэ өхнийг одоо харж байна. Шилийн зам ч үгүй. Thank you. Thank you. Yes, sir. За. Due to the safety programs, we need to remove the photo controllers. Okay. Due to safety reasons гинэ. Хадмахын ингээд авчиж байгаа гэдэг шүү. Би зөв дартаа санаа зовлтгоо. Бүтэн бие чинь дарахгүй штэ царай. Амар гоё бол биш байна. Тоглолт болохоор бүр яг цагтаа эхэлдэг. 6:30-аас эхэлсэн. Тэгээ 6 цаг гэхэд л за тоглолт эхлэхэд 30 минут үлдлээ. Тоглолт гинэ мама аваарц эхлэхэд 30 минут. Тэгээ 6:10 болж яхад за 20 минут үлдлээ гэ бүр яг бүх юм цагийн хуваарийн дагуу явж исэн. Тэгээ дунд нь бас нэг 10 минут орчим завсралдаг. Тэгээ тэр завсарлаж байгаагаа хэлж байгаа нь бас айгүй амар. Яг тэр үед нь хүмүүс босоод ариун цэврөөр ороод ч юм уу тийм цаг зав гарч байгаа. Тэгээд нөгөө нэг гал гарсан гэсэн штэ хажуудлын барилга одоо ингээ бүхэлдээ шатцсан хотхон бүхэлдээ шатцсан. Тэгээд нас орсон хүмүүс нь би сая сүүл тарсан чи 120 тулцсан байсан гэдгийгцэн байлоо. Тэрнээс болоод хөтлөгч нь Пак Богум гэдэг залуу байсан эхний өдрийн хөтлөгч жүжигчин. Тэгээ тэр залуу шууд эмгэнэл илэрхийлж эхэлж байгаа. Бүх артистууд шанал авсан хүмүүс маань одоо талархлын үгээ хэлхийнхаа хажуугаар одоо энэ осолд орсон, нас барсан, гэмтсэн, хохирсон хүмүүстэй гүн эмгэнэл илэрхийлье гэх мэтчлэн яг бүгд аюу тийм хүндлүүштэй байсан. Сууд модалтай мөн тий? Тий. Чи зогсож үзнэ гэж бодсон. Йоо ямар сүртэй юм бэ энэ минь. Үгүй нөгөө юу шиг юм VIP шиг юм. Амар том юм биш тэгтээ. Йоо. Хүүтэй юм бэ навш гэж. Contactless means limitless. A2. A1. Энэ тайзан байна. 쓰지 않으면 Йоо амар ойроос үзэхнэ. Fearless. 만나고 싶었어. 스쳐서. Хөтлөгч яг 6:30 болоод хөтлөгч ингээ гарч ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд тэнд байгаа үзэгчид ихэнх нь солонгос хүмүүсээс ялангуяа намайг тойрсон хүмүүс. Тэд нар ингээд маш чимээгүй хүмүүсээсэн заяа. Тоглолт эхлэхээс өмнө ингээд айгүй удаан сууж байгаа ш тэр хүмүүстэй хамт. Маш чимээгүй юм байжгаад яг тоглолт ингээ эхлээл тэ дөнгөж ингээ хөтлөгч гараад ирсэн чинь бүгд яг ийм сургалт авсан юм шиг яг зэрэг ваа ном чилсэн гята ваа омо гэл за бүр яг ингээд зэрэг адилхан тэгэд айгүй юм урамтай үздэг юм шигтэй. Тэгэл ваа гэл бүр ингээл яг юм зэрэг талд ингээд цөөрэтал
Тэгж байгаа айгүй юм сүртэй юм билээ. Чив чимээгүйс хүмүүс чинь яг ингээд одоодыг харахаар бүр яг юм сургалтанд сууц үзэгчд шиг байсан. Жижиг үйлдэл дээр нүртэл ингээд бүр ваа гэл тэгээдсэн. За тэр нь ингээд бараг тэр тайзан дээр байгаа одоос илүү тэр нь ингээд миний ингээд анхаарлыг ингээд татаадсан. Үзэгчд тэнгүүд ингээд (2025) 마마 어머니. 여러분 안녕하십니까? 마마 호스트 고우입니다. 여러분 어떠셨나요? 마치 하프의 스모카를 연상시키는 듯한 퍼포먼스였는데요. эхний өдөр бидний суусан суудлал болохоор яг тайзныхаа зүүн буланд байгаад байгаа шүү дээ. Яг тайзны урд биш гэхдээ айгүй ойрхон. Тэгээ тэр суудлын давуу тал нь гэх юм бол яг хажууд шагнал одоо авах гэж байгаа одууд нь гарч ирээд суудсан байсан. Тэгэхээр айгүй ойроос харах боломжтой гэсэн үг. Тэгээ хамгийн эхлээд би тэрийг нэг анзаараагүй байхгүй юу. Тэгээ хажууд чи харсан чинь тэнд одууд сууж исэн. Тэгэл би уцаараа татаад тэгээд стори хийсэн. Өө ингээд айгүй яг хажууд ирээ суучтай юм байна шүү дээ. Тэгсэн чинь тэр нь энэ хайпн гэдэг хамтлаг байсан. Тэрийг би болохоор над руу маш олон хүмүүс реплай хийж орж ирээд тэгэд би энэ хайпн гэдэг хамтлаг нь энэ юм байна шүү дээ мэдчихсэн. Яг нь хамтлагийн нэрийг мэддэг байсан ч яг гişүүдийг нь мэдэхгүй, дуунуудыг нь мэдэхгүй, тэр хамтлагийн тухай ер нь бол нэрнээс цааш мэдэхгүй. Зүгээр ингээд хайпн гэж сонсч ирсэн, бичгийг харж ирсэн болохоос ш. Тэгээ тэр хамтлагийг ойроос харсан. Тэгээ мэдэхгүй болохоор яг тийм юм хэлж бол мэдэхгүй байна. K-팝을 향한 팬들의 사랑으로 탄생한 마마라는 꿈의 무대에 서기 위해 한 무대. 네, 우선 얼마 전 있었던 홍콩 화재로 인해 Тэгээд нэрээ хажууд тэр энэ хайпн суусны ардаас IVE гэх хамтлаг гарч ирээд суудсан байсан байхгүй юу. Тэгээд тэр хамтлагийн гишүүд бүгдээрээ яг юм робот шиг байсан. Одоо ингээд судал дээр сууж байгаа шүү дээ ингээд уцаар харангууд бүр яг юм робот шиг за бүр бүгд яг ингээд тэр нэг жоохон эвгүй байсан харахад ингээд амьд биш юм шиг. Тэгээд дараагийн нэг харсан юм нь одоо IVE хідэн гишүүдийг бисээ мэдгүй л л да 5 мав гишүүд байсан үү те. Тэнгүүд одоо хинээс Воньонгоос бус нь бүгд яг ингээд робот ингээд сууж байгаа байхгүй юу. Воньон болохоор тэнд ганцаараа бүр яг юм гол дүр заа ингээл даллал ингээл инээгээл ингэж зааж магаал за бүр ингээд бэлтцэн гэдэг бүр ингээд тэгэл байн ингээ үсэн янзлал ингээл за тэгээ тэр нь бас жоохон хажуунаас харахад жоохон юм ядарсан харагдсан. Яг одоо чинь байнга тийм байх айгу ядрах бах та гэж бодогдоодсан. Яг юм төгс байх гэдэг дээр амар фокуслдаг юм шиг яг тэр IVE гэдэг хамтлаг бол. Тэгээд жаа тайзан дараагаар амьдаар дуулаагүй бэжиж бүжиг айгу сул яваадсан. Тэнгүүд ингээ яг л хөрхөн байх хэвээр гэдэг ингэдэг юм шиг тийг санагдсан. Here at the 2025 Mama Awards, we welcome Lee Jun-ha.
Айвас нэг гişүн надад айгүй хөөрхөн санагцаа одоо энийг одоо хин гэдэг юм болоо. Ийм улаан үстэй чолктой энэ гişүн амар хөөрхөн байсан. Яг бас л ингээд амьд биш юм шиг байгаадсан л да бүр яг юм робот шиг нэг ингээд. Гэтэ амар хөөрхөн юм бэлээ. An actor defined by his powerful presence and charisma. Одоо ингээ мяавынхан гарч ирж ингээ үзүүлбэр үзүүлэх гэж байгаа. Тэгээ би мяавыг харснаа ийм туранхай юм уу гэж бодсон. Камерын дээр харагддгаасаа бараг юу нь бол худалч хүнд 2 дахин туранхай юм билээ тэд нар бол. Ямар нарийнхан юм бэ гэж бодсон би. Тэгээ мяав ч бас юу штэ те Black Label явах болов. Тэгээ YG Black Label явах те. Тэгээ мяавынхан бол амьдаар дулсан. Мяав амьдаар дулж иж бүжиг нь бас айгүй хүчтэй байсан. Тэр нь бол ингээд баавартай харагдсан билээ юм амьдаар дулж байгаагаар нэ бүжиглээд байгаа артистууд бол яг амар баавартайсэн. Тэгээ мяавын надад хамгийн таалагддаг гişүн болохоор Gawon нөлөө бас буруу уншиж магадгүй. Энэ гişүн Тэгээ бас нэг гişүн байт юм аа. Нэрийг бас мэддэггүй. Йоо би яагаад юм нэр мэддэггүй юм болоо. Тэр гişүн бүр амар туранхай юм бэлээ нөгөө дэсээ. 난 진짜 자신 있어. 영화보다 더 영화 같은 아이코닉한 재배관을 보여줄 거야. Тийм энэ хайпны ардаас болохоор Baby Monster гарч ирээ суудсан байсан байж та шагналаа авахгүй тайзан дээр үзүүлбэр үзүүлэхгүйсэн ч гэсэн. Тэгээ Baby Monster-ыг харсан чинь мэдгүй би ингэж бодсон. Эднэр чинь жинхэнэ хүн юм байна шүү дээ. Ягаад чи эднэрийг юм сонирм жинхэнэ биш хүмүүс гэж бодсон. Ганцхан Baby Monster гэхгүй ер нь солонгос айдлууд юм дэлхийн одуудыг дандаа ингэ зурагтаар хардаг болохоор ингэ эднэр жинхэнэ юм байна шүү дээ. Хоох жинхэнэ юм байж гэж бодсон би. Тэгээ Baby Monster-аас одоо миний bias гэх юм бол Ruka баггүй юу? Би яг тийм vibe-нд айгуу дуртай. Ruka амар нарийнхан ирүүтэй юм билээ. Бүр энэ ингээ байхгүй болцсон юм шиг бүр ингээд маш нарийнхан ирүүтэй. Тэгээ амар юм мэдгүй амар зөвүүн суугаадсан. Яг тайзан дээр Baby Monster гарч ирэхгээл яг ингээд Baby Monster гэдэг бичиг дэлгэцэн дээр гараад ирсэн чинь хүмүүс бүр амар чанга орилсан. Мяу дээр тэгж чанга орлоогүй. Тэрнээс өмнө гарсан ямар хамтлагууд байлаа. Тэрнэр дээр тэгж чанга орлоогүй жиж Baby Monster дээр бол яг юм одоо зарим артистууд дээр болохоор ингээд энэ талд ганцхан ойрлох ч юм уу эсвэл ганцхан ард эсвэл ганцхан энэ талд ойрлох ч юм уу тийм сонсогдчихсан байхгүй юу. Тэгсэн чинь Baby Monster дээр бол бүр яг юм жигд заал тэр чигээр айгуу чанга орлсон. Тэгээд энэ одоо ямар дуу юм бэ? We Go Up гэдэг дуу лөө. Энэ дуугаар эхлүүлж байгаа байхгүй. Тэгээд Ruka эхлүүлдэг энэ дуун дээрээ. Тэгээд Ruka-гийн рэп нь амар гоёсан. Ruka яг л юм амар зөвүүн иршүүд одоо хүчрхэг гэх юм уу тайзан дээр амар гоё тэгж харагдсан юм лээ. Тэгээд Ruka-гийн ардаас Aisa бүр амар чанга үгэлж орж ирсэн заяо. Тэрэн дээр ингээ хүмүүс зүгээр шууд л ингээл ваа гэл нөгөөтгөр ингэсэн за. Aisa тэгтээ амар юм бэл шүү. Ruka-гаас бүр хит дахин чанга амар өглөөл ороод ирсэн.
За тэгээ ингэж явж байгаад манай Ахион орилж байгаа байхгүй юу? Аяон гэх юм уу, Ахион гэх юм уу? Тэрэн дээр одоо тэнд сууж исэн бүх хүмүүс ингээл пөөх гэд ингээд тэгэдсэн. За ингээд царай нь ингээд бүр ингээл тэгээ тэрэн дээр Кортисийн, Джеймсийн царайны хувирал гэсэн байсан шүү дээ. Тэр нь яг үнэндээ юм чихэнд чииртэйгийн царайны хувирал биш, ямар амар чанга хүчтэй хоолойтой юм бэ гэдэг тийм царайны хувирлаас ер нь бол Ахионы хоолой гэхдээ тийм юм бэлээ. Яг лайв тоглолтын очоод үзээд шууд ингээд сонсох юм бол амар юм хүчтэй сонсогддог. Дараа нь дэлгэцний цаанаас тэг бичлэгээр нь үзэхээр орилж байгаа юм шиг сонсогдоод идэг. Тэнд бол Ахионы хоолой бүр асар юм хүчтэй царигсан тийм хоолой байсан. Тэг ингээд бид нар ингээд ариун цэврийн өрөөнд дуулахдаа ингээд хоолой гой цөөрөтөд айгу цэвэрхэн сонсогддог штэ. Тэр стадион дотор болохоор Ахионы хоолой ингээ амар гой сонсогдож байсан. За тэгэл би Ахионыг амар хэтрүүлж дуулдаг гэж боддог гэсэн байхгүй юу. Тэгэд би юун дээр мама дээр сонсоод за энэ бол амар хүчтэй хоолой юм байна. Ямар амар хүчтэй хоолой вэ гэ бүр ингэсэн заяо. Инээс илүү чангарна гэж юу? Инээс илүү чангарна гэж юу гэж бодоодсэн. Гэтэ ингээ бас дахиад дэлгэцийн цаанаас сонссон чинь шал өөр сонсогдоодсэн. Тэр нэрээ тийм билээ шүү. Тэгэд ингээ Ахионыг орилсон чинь ингээд хүмүүс мичин гаяо гэлөө одоо нэг мичосоо гэдэг лөө галзуу малзуу гэд нэг тиймэрхүү үг хэлээдсэн. Ахион галзуу юм билээ. Би зүгээр ингэж утсан штэ. Ахион үнэхээр хүчтэй хоолойтойгийн хувьд үнэхээр хүчтэй хоолойтой. Тэгтээ одоо YG-гаас юм уу одоо тэр хоолойны багш нар нь Ахионыг ингээд зөв чиглүүлж багшилж чадахгүй байгаа хаа гэсэн юм зүгээр л хүчтэй дуулуулад байдаг. Яг юм цэвэрхэн дуулуулыг гэдэг дээр нэг анхаардаггүй юм шиг. Тэгэд цаа чин дахиад одоо ингээд дөнгөж 17 намтай л юу лээ. Дахиад ингээд хэдэн жил дуулаад бэлтгэдэд ирэх юм бол хүчтэй хоолойгоо айгуу гоё удирдаад ийм цэвэрхэн болгоод явах боломжтой гэж утсан. Тэнгүү Ахионы хоолой бүр юм дийлдэхгүй болохоор ч юм уу те. Тэгээд тэр дараа нь drip гэдэг дуун дээрээ дахиад ингээ 3 дээшээ авдсан штэ. Тэрэн дээр 3 дахь дээшлэлтэг тэр хүмүүс бүр ингээ орилоод заа ингээд амар чанга чихэд армаар тийм чанга байсан л та. Гэтэ тэр нь юм бохир сонсогдоогүй гоё сонсогдсон. Тэгэд ингээл Baby Monster-ыг үзчихлээжсэн чи гинт хажууд Cortis гараад ирсэн байсан. За би Cortis-ыг яаж таньсан бэ гэхлээр дөрөв ийм дутуу цээжнүүд тэг нэг юм гозоос нь цээж байсан байхгүй юу. Тэгээ Мартин ч угаасаа хамтлагийнхаа хамгийн өндөр нь гэж явд юм байлаа штэ. Тэгэл би энэ Cortis үг уцаараа ойртол харсан чи Cortis мөн байсан за. Тэгээ Cortis-ыг харсан байдیں۔ Манай найзууд Cortis-ийн бүр улаан ногоон фэн, Аки болохоор бүр Мартины баг найз охин гэхгүй юу. Тэгээ би болохоор James-тэй айгуу дуртай. Тэгээ тэднийг харах айгуу гоёсэн.
сүртэй байсан. Тэгээ тэд нар яг бас юм жоохон ууртай ч юм уу тэгээ суугаадсан. Ялангуяа Джеймс бүр яг ингээд нэг ингэсэн суугаадсан. Тэгэхээр тэрний яг бас эмгэнэл илэрхийлж байгаагийн нэг хэлбэр нь гэх юм уу тэнд ингээд айлууд шатаад 100 хэдэн хүн асуурсан байхад энд ингээд тоглолт үтцсэн хин нэгний дуулж байгааг харсан. Ингээд сууж ахын ч цаашаа ингэж бодоод тэд нар дээр айгу анхаарсан баг. Зүгээр ингээд суугаад. Тэгсэн тийм. Тэгээ Кортес болохоор эхний өдрөө гараагүй шүү дээ. Кортес шагналаа авах гээд ирсэн байсан гэсэн үг. Тэгээд шинэ шилдэг артист гэдэг шагнал авсан билүү? Best New Artist. 네, 10팀의 쟁쟁한 후보를 만나봤는데요. 모두가 데뷔와 동시에 강력한 존재감을 보여준 분들이라 신인상의 주인공이 누가 될지 더욱 궁금합니다. 그럼 첫 번째 수상자를 발표하겠습니다. 코르티스. 안녕하세요, 콜티스입니다. Кортесийн ардаас бас жоохон завсарласан баха. Завсарлаагүй ч юм мэдгүй ямар ч гэсэн бидний эргэн тойронд им маш урт линзтэй им камертай хүмүүс зөндөө байсан эрэгтэй эмэгтэйгөө. Тэгээ тэд нар айгүй хэцүү. Одоо хин нэг юм 0 орох гэж юм ингээл босоод явна шүү дээ. Тэнгүүд ингээд гяс хурж ирэл тэр судал дээр суугаал хин нэг одын зургийг ингээл амар аваал заяо. Тэжин цаг гинт камера нугаал тэл байжснаа дахиад босч яваал ингээ урдуур хаваал ингээл яваал за тэнд чи хүмүүс босоогоор биш суудсан байгаа штэ бүгд тэг ингээ лайта урд хаваар ингээ яваал тэгэд ингээ тэндээс хамгаалагч нар нь ингээ хэлж байгаа байхгүй юу наад камера даалтгий үгүй хураан мураан гэд тэнгууд ингээ тэгж хэлхээс нь үнгээс доошоо ингээ одоо камера ингээ даалтыг илүүч болоогүй юм шиг тэг байж цааш харангууд ингээс гаргаж ирэл зураг аваал тэгж байгаа сүулдэ тэр камер нэм урт линзтэйсэн гэсэн штэ тэрэндээ юм хар аймс угуулсан заяо хүн харуул анзаарахгүйгээр нэг юм за аймс гэх чааш нэг юм угуулсан оролт шиг юм. Тэдрийг гаргаж ирэл так гэл гаал зураг дараал. Тэгэд хүмүүс нэргээ тарангууд ингээс доошоо игээл. Тэг байжснаа нэг залууг бүр ингээд 2 3 хамгаалагч нийлээд ингээ гаргаж байгаа байхгүй юу? Гар гэж ингээд. Presenting this award are the unrivaled icon of the street dance scene, Honey J, and the unstoppable. 함께 해주실 거라고 믿습니다. 네, 이제 본격적인 시간을 한번 해볼까요? Тэгээд ингээ гаргаж байгааг мэдсэн чинь нөгөө бусад камертай охтууд ингээ камера ингээ доошоо ицсэн юу ч болоогүй юм шиг ингээд. Тэгээ яг ингээл камераар зураг авч байхад хин нэгэн хамгаалагч эргээд харангууд гяс тэр том камера доошоо ицснаа усаа гаргаж ирээд ингээ юу ч болоогүй юм шиг. Тэгэд ингээ нэг нэгээр нь ингээд ер нь тэг босгоод явуулаадсэн чинь гяс тэр доор файлуудаа хуулаад гяс постлоод логогоо тавиад бүр тэгдэм бил шүү дээ. Нүдэн дээр бүр ингээд шууд постлал зураг дараал гяс ингээл рил болгоол тэг бүр ингээл хүмүүс рүү явуулаад бүр тийм амьдралаа болгоцсон хүмүүс байд юм бэлээ. Бүр ингээд хид хидээрээ суудсан камера ингээд дамжуулж за now you see me шиг гэх юм уу. 같이 만들어서 사랑 감사합니다. Тэгээд нэгд өдрийн highlight бас Super Junior хамтлаг байсан. Тэд нар айгүй мундаг байсан. Тэд нар яг live дуулсан. Хоолойныхын чадварын үед бус дайдлуудаа гүйцэхгүй яг юм жоохон дутуу байсны үед байсан л да. Тэгтээ тайзаа үндлээд, үдгчтэй үндлээд амьдаар дуулж байгаа нь үнэхээр супер байсан. Хинч царайны хувирлаа алдахгүй, хинч бүжгээ дутуу хийхгүй. Тэдний ингээд тайзан дээр ингээ алхаад ингээ бүжиглээд ингээд хөлнийхэн дэвсэг чимээ хүртэл сонсогдоодсэн за микрофонд. Тэгэхээр яг 100% амьдаар дуулсан. Super Junior л бүр ингэ супер байсан. Яг Super Junior байсан. This right here is a 100% certified slapper. 나 지금 express 좋았다가 나빴다가 그런 것은 실적이 올랐다가 떨어졌다 그런 때도 있지 아주 괜찮다 쇼 같은 것도 좋아
Тэгэл байжсэн чи гинт хажууд эспа гараа дээрээ суудсан байсан за. Тэгээд эспа бүр аимшигтай цагаан хүмүүс үлээ. Бүр ингээд нүд гэлбахаар би эдрийн бичлэгийг бичихийн тулд ингээд камерныхаа brightness-ыг багасгасан гээ оддоо. Winter ялангуяа бүр хамгийн цагаан байсан. Тэгээд эднэр бас харагдж байгаасаа бүр маш туранхай. Камерын дээр харагддгаасаа бүр им цагаан цааснаас цагаан хүмүүс байсан. 이동희와 만나여신 댄스 초이스 7번째 수상자 독보적의 에스파 Тэгэд нэрээ эспа дээр бас нэг сонирхолтой юм. Тэд ингээд шагналаа гардаж авч байгаа штэ. Тэгэд ингээд нэг нэгээр үг хэлэнгүүт Жизел дээр хүмүүс амар шивэр гэдсэн. Ер нь бүгдэн дээр ингээд шивэр гэд. Тэгээ би тэрийг бодохдоо ингэсэн. Одоо эспач яг нэг юм хил амд ороод байгаа байхгүй. Тэр нь болохоор хамтлагууд камбэк хийхдээ өснийхөө өнгийг өөрчилдөг байтал эспагийнхан камбэк хийхдээ царайгаа өөрчилдөг. Ямар нэгэн юмаа засуулсан байдаг. Камбэк болгоноор өөр царайтай болсон байдаг гэд. Тэгээд тэгсэн чинь тэдний бүр хамгийн анхны Black Mamba гэдэг дууны клип нь бас одоо амар тренд болоод байгаа. Тэд нар өмнө нь шал өөр царайтай байсан юм шүү дээ. Анхны дебют хийсэн царай ердөөсөө биш байна. Анхны дебют хийсэн царайны модогийн царайны юм. Жизел бүр амар өөрчлөгдсөн байна. Гэт нэг тим хил ам зөндөө яваад байгаа байхгүй юу. Тэгэл эспагийнхан хамгийн анхны шагналаа day нэг ихний өдөр дээр авч байгаа байхгүй юу. Тэгэл үг хэлсэн чинь ингээл шүүрээр гэл за. Тэнгүүд нь би ингээд тэрний тухай ярьж байгаа юм байна да гэж бодсон. Дахиад тэр нөөцлөгч нэрээ тэр нь тэгсэн мэн тэмэж юм уу те тэгж ярьж байгаа юм шиг. 안녕하세요. 에스파입니다. 네, 우선 이렇게 팬분들이 보내주신 사랑으로 我们会继续努力给大家带来更好的作品。最后我想表达的就是 想对大家说，这次在火灾中遇难的所有的同胞人报平安，谢谢。그럼 지금까지 에스파였습니다. 감사합니다. Одоо энэ жилийн хамгийн том 4-5 шагналын нэгийг зарлах гэж байгаа шиг байна. Тэгээд Visa Song of the Year гэхээр жилийн шилдэг дуугийн авахал эцнийхээ камер бичиж байгаа цэник дуусчлаа. Одоо осмороо орлоо. Осмоны сул тал нь нөгөө нэг зөөмөлж болдгоо болохоор осмоогоор бичихгүйсэн. Яа, шарус босч байна. Саяны дуунуудаас миний бодлоор нөгөө Demon Hunter эсвэл Rosie Apat ярьж магадгүй. 로제 브루노 마스의 아파트. 안녕하세요. 유재입니다. Bruno, we got Song of the Year. Одоо Fans Choice of the Year. 2025 마마워즈 이제 가라들이 쏟지만 마지막 시상을 남겨두고 있는데 가슴 아픈 상황 속에서도 끝까지 최고의 공연을 보여준 아티스트 여러분과 хамгийн санал 매 순간 진심을 다해서 응원해주는 팬 여러분. хайпантэд сууж байна. 엔하이픈. Шагнал гомдуулахаас өмнө шагнал татж байгаа артистуудаа хэдийн санал судалгаар зэрэг суудсан байд юм байна заяа.
Тэгэхээр хэн авах нь яаж хийж байгаа нь уусаа зохион байсан гэсэн байгаа гэдэг гар зэрэг суудсан юм тий. Өөрсдийг нь зарлаад сая одоо энэ баярлаж байгаа энэ хамт хүнд үзгэлж байгаа юм болов уу эсвэл үнэхээр зүйл нөгөө талд өөр хандлага эсвэл нөгөө талд бас өөр хандлага зүтсэн. Яг миний хийж байгаа нь үнэхээр ялагчулж тараад нөө тэрийг бол сэтгэхгүй юм. Яг үсэл шинэ жоохон мэдчихсэн. Тэгээд тайзан дээр гараад авч байгаа гэсэн баярлуулж байгаа. 그냥 살면서 뭔가를 이렇게 우리 엔지분들 정말 정말 감사합니다. 진짜. Ер нь ингээд дууссан сүлдө бүр улцны цэнэгч дуусаад тэгээд бүгдээрээ визагийнхаа автобусанд суугаад буудалтай очоод тэгээд нүүр гараагаа унтсан байгаа.